Маш чухал хичээлээр хэдүүлээ уулзах гэж байна. Энэ юу вэ гэхээр санхүүгийн төлөвлөгөө, орлого зарлагаад өгнөх хуудас гэдэг байгаа. Менторийн төлөвлөгч дэвтэрэн дээр санхүү цуг төлөвлөгөөрөө хамгийн гол онцлогтой. Тэгээ бидний амьдралын бас нэг салшгүй хэсэг. Яах аргагүй мөнгө санхүү гэдэг зүйл бол амьдралын баг утга учир юм шиг болчихсон энэ үгүй хэлэхэд. Гэтэл мөнгнөөс айгаад, цутаагаад, хувийн санхүүгээ төлөвлөж чадахгүй, бизнесийнхаа санхүүг төлөвлөж чадахгүй байх юм бол бид нар ингээд амжилтгүй гэдэг тэр зүйл рүү орно. Тэгэхээр эхлээд та санхүүгээ төлөвлөдөг, шинжилдэг байснараа амьдралаа гартаа авч байгаагийн хамгийн том илрэл байгаа шүү. Тэгээ бизнес эрхэлдэг хүмүүс маань хувийн болон бизнесийнхаа санхүүг ялгах энэ хүснэгт бол хувийн ч бай, бизнесийн ч бай санхүү дээр яг таарсан аль алингоор нь хувиргах боломжтой юм хүснэгт байгаа. Та энэ хүснэгтийг сар болгон бөглөөд дүгнээс сурчих юм бол ерөөсөө та санхүү дээр толгоо өвдөх айцгүй болно. Бид нар үнэн санхүүтэйгээ бас нүүр тулахаас айдаг. Яг үннийг хэлэхэд миний орлого бага байна, би зээл өндөртэй байна, зардал их байна. Ямар асахтай ажилласан болоо, би эсвэл ямар өртөө байгаа юм болоо гэж айдаг. Үгүй бид нар санхүүтэйгээ яг нүүр тулаад боддоор өөрийгөө үнэлэх, тэгээд үнийг яаж сайжруулах вэ гэдэг дээр төвлөрөх нь маш чухал байдаг. Миний хувьд ч гэсэн анх зарлагандаа баригдаж, зарлагнаасаа айж, яана, яах вэ? Би энийг олж чадах уу гэж эмээдэг байсан. За тэгээ энэ хичээсний оронд би илүү орлого дээрээ төвлөрье гэж бодсон цагаас эхлээд бас өөрчлөлт шинжилтүүд бол гарч ирж ийсэн. Тэгэхээр та бүхэн маань бас энэ зүйлийг хийж чаднаа гэдэгт итгэлтэй байна. За бидний хувьд сарын эхэнд төлөвлөсөн гэдэг маань одоо жишээ нь нэг сар байлаа гэж бодоход надад ямар орлого байгаа төлөвлөх нь шүү дээ. За би одоо цалингаасаа нэг 2,500,000 авнаа. За бизнесээсээ би нэг 5 сая төгрөгийн ашигтай ажилланаа. Яг төлөвлөсөн гэдгийн доор бичгэн байна те. Хөрөнгө оруулалт хийгээ чи эндээс ашиг хүсдэг бол бичин байхгүй бол байхгүй. За босод одоо янз бүрийн орлогод хүмүүст байдаг түрээсийн гаднаас орж ирдэг орлого ч гэдэг юм ингээд төлөвлөсөн нийт чи тухайн сард хэдэн төгрөгийн орлого орлоно гэж бодож байсан. За магадгүй 10 сая төгрөгийн орлого олно гэж бодоод сарынхаа эхэнд энэ төлөвлөгөөгөө гаргана гэсэн үг. За сарын эцэст болохоор яах вэ? Бодит буюу нөгөө цалин чи 2,5 сая байсан юм уу? 2,3 байсан юм уу? Эсвэл 2,7 байсан юм уу гэдгээ бичээд зөрүүгээ бичнэ. Нэмэх бол нэмэх, хасах бол хасах. Нэгэсний төлөвлөсөн 2,5 сая төгрөгийн цалин аавна гэж тоосч байсан чинь та 2 сая төгрөг авсан бол хасах 500. 3 саяг авсан бол нэмэх 500 гэд ингээд зөрүү гэдгийг гаргаж ирнэ гэсэн. Тэгэхээр төлөвлөгөө маань өөрөө хэр зэрэг байна вэ гэдгийг ингэж хэмжинэ. Магадгүй бизнес төр ч гэсэндээ чи нийт хэдэн төгрөгийн орлого олно гэж төлөвлөж байгаа сарын эхэнд за бодит нь хэд байсан, зөрүү нь ямар байгаа юм бэ гэд ингэж төлөвлөнө гэсэн. За түүний дараа бид нар юуг төлөвлөх вэхээр зардал гэдэг зүйлийг төлөвлөнө. Мэдээж бид нар амьдарч байгаа эсвэл бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас байнгын зардал гарах нь бол ойлгомжтой. За нийт зардлаасаа хамгийн эхлээд энэ дээр хадгаламж бичсэн байгаа. Тэгэхээр миний хувьд хүмүүсийг орлогоосоо хуримтлал гэдэг зүйлийг хийгээч гэдэг бас байнга хэлдэг. Би одоо бараг худалч хүнд 10 настайгаас эхлэж хуримтлал гэдэг зүйлийг хийж сурсан байсан. Анх удаа надад аав ээж маань чи ингээ мөнгөө цуглуулчих юм бол үлдсэн мөнгөийг ээж аав хоёр нь өгөөд ундаг дугаа авъя гэд авч өгөө гэдгсэн. Миний ингээ мөрөөдөл ундаг дугаа байсан чинь тэр үед би ундаа зараад мөнгөө цуглуулад 50% бүрдүүлэхэд ээж аваа маань надад үлдсэн мөнгөний нөгөөд ундаг дугаа авч өгчээсэн. Тэгэхэд би хуримтлал гэдэг ямар үн цэнтэй юм бэ гэдгийг ойлгочихсон. Ундаа зарсан мөнгөө би жишээ нь өдөр алга хэрэглээд исэн бол надад ямар ч мөнгө байхгүй. Тийм учраас намайг хинч дэмжихгүй байх байсан байна гэдгийг би бол ойлгож ирсэн. Тэгээ багасаа энэ ухааныг сурсан. Та нар маань ч гэсэн үр хөвгтөө хэрэгжүүлээрээ би ч гэсэн хөвгтөддөө хэрэгжүүлдэг. Бид нар өөрсдөө мэдээж эхлээд хэрэгжүүлж ээж хөвгтөддөө үлгэрлэн штэ тэ. Тэгэхээр та орлогынхоо 5-аас 10 болж өгвөл 20% хамгийн багтаа 10% нь хадгаламжинд аягт. Яг таны одоо мөнгө биш гэж бодоод би бол бүр миний мөнгө биш гэж бодоод ингээ хадгалдаг байхгүй. Жишээ нь магадгүй та 5 сая төгрөгийн орлоготой байвал 10% гэх юм бол 500,000 төгрөг. Та үлдсэн 4 сая 500,000-аар л одоо зохицуулна гэсэн үг. Тэр 500,000 танд байхгүйсэн гэсэн үг. Тэгэхээр төлөвлөсөн маань 500,000 гэж төлөвлөе. Хэрвээ 20% бол та сая төгрөг хадгалах нь. Энэ бол мэдээж таны сонголт төлөвлөгөө тийм. За тэгээд үүнээс хойш бидний ажил амьдралын янз бүрийн зардлууд байгаа. Та бүхэн маань яг энэ дээр бол хувийнх бизнесийнхийг салгаж бичих хэрэгтэй. Нийлүүлээд бичиж болохгүй гэсэн үг. За ингээд төлөвлөсөн зардлуудаа бичлээ. Магадгүй одоо түрээсийн үйл ажиллагаа явуулдаг бол зээл төлдөг бол
хоол хүнсэнд хэдийг та хэрэглэхээр зорж байгаа 500 мянгад би багтаана ч юм уу. Интернет нэг 30 40 мянга байдгаа. Байрны зардал ийм өгдгөө. За ингээд бүгдийг бичнэ. Энэ дээр бас хүүхэд боловсрал гэж орж ирсэн байгаа. Зайлшгүй бид нар одоо үр хүүхэдтэй боловсралд нь хүүхэдтэй хөрөнгө оруулалт хийжээд ирээдүйн маань илүү гоё байх болно. Бид нар ер нь өнгөрсөндөө нэг төлдөг, одоодоо нэг төлдөг, ирээдүйдээ нэг төлдөг гэдэг энэ зарчмыг бас баримтлаад сурчих хэрэгтэй. Ирээдүйдээ буюу хадгалж байгаа те үр хүүхэдтэй бас зориулж байгаа. Энэ бүхэн бол ирээдүйдээ өгж байгаа зүйл. Одоодоо буюу өнөөдөр би яг юу хэрэгжилж байна вэ гэдэг хэрэглээ маань. Өнгөрсөндөө буюу магадгүй бид нар өнгөрсөн зээл авсан ч юм уу өөрийнхөө хэрэглээнд тааруулаад худалдаа авалт хийсэн байл тэрийг одоо ингээд төлдөг эсвэл эцэг ихтэй өгдөг. Энэ бол өнгөрсөндөө гэсэн үг. Тэгэхээр энэ гурван зүйлийг тэнцвэртэй авч явах нь чухал. За мөн эрүүл мэндийг заавал бас тусгаж өгсөн байна. Бид нар ирээдүйд илүү одоо олон зүйлийг бүтээлчээр хийхийн тулд өөрийнхөө эрүүл мэндэд зориулт гаргаж авах хэрэгтэй. Магадгүй витамин ч юм уу дасгал хөдөлгөөн ч юм уу те. За баяр ёслол бол Монголд маш их тэгээд сар улирлаасаа хамаарат янз бүр байдаг. Тэгэхээр зэрэг жишээ нь одоо цагаан сар наадан болж байгаа бол хэдийг зориулах юм. Хэрвээ бид нар хэрэглээгээ урьдчилан төлөвлөхгүй бол хязгааргүй хэрэглээ байх болно. Магадгүй нэг баяр болохыг чи хүсэх юм бол яаж зориулж болно шүү дээ. Гэтэл яг за би энэ үнэнд л төлөвлөе. Одоо цагаан сар боллоо би 2 сая төгрөг л төлөвлөл хүргэе. Өөр арга байхгүй. За наадан боллоо. Амралтанд явах боллоо. Өөрийнхөө санхүү дээр мэдээж. За би нэг 3 саяд л тааруулъя. Эсвэл би гадагшаа аялаа 10 саяд л тааруулъя ч юм уу те. Ингээд яг төлөвлөх нь маш чухал. Тэгэхгүй бол бид нар хэмжээ хязгааргүйгээр эргэлээд нэг мэтгэд ирээдүгээс яг хулгайлцдаг байхгүй. Тэгэхээр одоо сар болгон онцлогтой байгаа. Тэрнийхээ баяр ёслолууд эсвэл магадгүй хүүхдийн төрсөн өдрүүд хүртэл байж болно шүү. Тэднэрийгээ өөрийн төрсөн өдөр, гэр бүлийн хүний төрсөн өдөр гэдэг тэднэрийгээ төлөвлөнө гэсэн үг. Ингээд нийт зардал чинь хэд байна вэ? Төлөвлөгөөгөөр би 5 сая гэж төлөвлөлөө. За одоо бодит нь хэд юм? Сарын эцэст гаргана шүү. За би хадгаламжиндаа хийсэн юм уу хийгээгүй бол 0 эсвэл 500 гэж төлөвлөчөөд 300 хийсэн бол 300 тий зөрүү нь хэд юм? Хасах 200 гэсэн үг. 200 гар дутуу байж гэх юм уу. Хоол хүнсэндээ би хэд гэж төлөвлөсөн чинь яасан илүү гарсан юм уу? Яагаад вэ? Дараа сард яах юм гээд. Энэ бичиж тэмдэглээд төлөвлөөд бодит зөрүү гэдэг чинь яг үгээр дүгнэлт анализ хийн. Зүгээр нэг бичээд хоосон яах юм? Харин энийгээ яг бид нар анализ хийгээд за би энэ дээр алдсан байна. Энэ төлөвлөгөөс маань жоохон зөрсөн байх шүү. Тэгвэл дараа сар дээр ингэж өөрчлөе гэд ингээд анализ хийж ажиглах нь маш чухал гэдэг. Тэгэхээр та бүхэн маань сар болгон орлого зарлагаа төлөвлөөд жилийн эцэст ингээд сайхан дүгнээд дараа оноод бас төлөвлөхөд маш чухал хэрэгтэй болдгоо гэдгийг хэлмээр. За эхний сараа заавал хийгээрэй. Тэгээ сар болгон хийгээд дүгнээрэй. Мөн санхүүгээ дүгнэх 7 хоногийн хуудас байгаа. Орлого маань хэдийн, зарлага маань хэдийн гэдэг. Ингээд 7 хоногоо та 7 хоног болгон дүгнээ явуулсан байх юм бол сарынхаа гаргахад маш амархан болж. Тэгэхгүй бол сарын эцэст бүгднийг одоо нөгөө дансаа шүүх үү, яах уу, бичсэн дэвтэр ном байна уу гэд ингээр төв болно. Гэтэл таны дэвтэр дээр 7 хоногийн санхүү гэдэг байгаа. Орлого нь эдээсийн, зардал нь эдээсийн өдөр болгон бүртгэн өдрүүдийнхаа нэмлээ өдөр болгон бүртгэхэд танд нэг 5 минут зарлах байлгүй дээ. Тэгээд 7 хоногийн эцэст өөрийгөө дүгнэн. За ингээд сар дээрээ 4-7 хоногоо нийлүүлж тавиад танд бүр ингээ амар болно. Бид нар ер нь цагийн ямиг цаг тухайд нь хийчихвэл их цаг авахгүй. Гэтэл цаг тухайд нь хийгээг байгаа төлөө маш их цагийг зориулах хэрэгтэй болдог. Тэгэхээр цагийн ямиг бас цагт нь хийгээрэй гэдгийг та нартай хэлмээр байна. За тэгээ энэ бүснэгтний маань 3 дахь хэсэг бол хоримтлал гэдэг хэсэг байгаа. Ер нь бид нар ганцхан төрлийн хоримтлалтай байна гэж байхгүй. Би нэг Солонгост очсон чинь бас 20 хадгаламжийн дэвтэр надад харуулж ирсэн. Хаусных, бизнес эхлүүлэх маань, хүүхдийнх, миний аюулгүй байдлынх, миний аяллах гэдэг ингээд 100 хүртэлх насны төлөвлөгөө гэдэг өмнө ярьж байсан шүү дээ. Тэр хүмүүс маань ингээ хийчихсэн байсан. Тэгэхээр бид нар бас ийм бодлоготойгоор эхлээд та нэг төрлийн хадгаламжинд үүсгээд хадгалж сурлаа. Тэгвэл цаашдаа та олон төрлийн хадгаламжтай болох хэрэгтэй. Та өөрийнхөө зөвхөн мөрөөдөл зориулсан хадгаламж гэр бүлийн хэрэгцээ гарч ирэхээр хэрэгэлдэг гэсэн үг биш үү? Нөгөө 500 мянган төгрөг хадгалж байгаагаа та магадгүй 100 мянгаыг нь өөрийнхөө мөрөөдөлд хадгалж болж та өөрөө өөртөө төлж болно гэсэн. Магадгүй өдөрт бид нар нэг 5 мянган төгрөгөөр кофе авч уугаад идэг бол энийг болоод 150 мянгаыг сар болгоо хадгалъя. Та жилийн эцэст сая 800 мянга хүүтэйг нийлээд 2 сая орчим төгрөгтэй болчих. Та юу хийх вэ? Магадгүй хамгийн ойрхон одоо Бээжин, Хайнан руу аялж болж штэ зөвхөн өөртөө хадгалсан мөнгөөр. За аюулгүй байдлын хадгаламж буюу одоо бид нар 3 сар ямар ч орлогогүй байхад амьдрах хэмжээний та
энэ хадгаламжийг ер нь төлөвлөх хэрэгтэй. Гэхдээ мэдээж одоо шинэ нэг айлын хэрэглээ 3 сая гэж үзвэл 9 сая төгрөг таны аюулгүй санд байх хэрэгтэй. Энэ 9 сая төгрөгийг жилийн хугацаанд бүрдүүлэх юм уу, 2 жилийн хугацаанд бүрдүүлэх юм уу гэд багаар энийг бас хийж явна гэсэн. За мэдээж хүүхдийн хадгаламж. Хүүхдүүд маань аль хэзээ нэг мэтгэд 18 нас хүрнэ, оюутан болно. Тэгээ би бол одоо яг ингээ хүүхдээ оюутан болгоцсон, ямар байдаг вэ гэдгийг мэдэрсэн. Тэгээ надад бол хүүхдийн хадгаламж маань сая Америкт хүүгээ сурахад маш том нөлөө үзүү дэмжлэг болж чадсан. Тэгэхээр магадгүй одоо хүүхдийн 100 мянган тэгээ дээрэс нь хүмүүс бэлэг сэлт өгдөг те өсний найр төрсөн өдөр гээд тэр бүх мөнгийг нь ингээд хоримтлуулаад ах юм бол маш зөв байдаг. Магадгүй бид өөрсдийнхөө ирээдүйдээ зориулна гэсэн чинь олж байгаа орлогоос 10,000, 20,000, 50,000 хамаагүй ингээд зориулах нь маш үр дүнтэй. За мэдээж аяллаа хадгаламж энэ бүр маш гоё. Би аяллаа хадгаламж хийгээд өөрөө аялж исэн бүр Diamond Academy-ха байгууллагынаараа бид нар 2 жил дараалаад аяллаа хадгаламж хийгээд эхний жил нь бид нар Бээжин аялсан. Дараагийн жил нь бид нар Хайнан аялсан. Одоо бас дараагийн гоё аялын төлөвлөгөөгөө ярилцаад байж байна. Тэгээ цалингаасаа сар болгон аялалтаа зориулж хуримтлал хийгээд тэгээд тэр мөнгөөрөө ингээд аялдаг байгаа. За би бас нэг сургалт хийж агаад аялын тухай ярьжсэн чинь аяллыг маш хэцүү гэж бодоод исэн. Нэрээ ямар гоё юм бэ гэж ойлгоод гэр бүлээрээ 5 хүн Хөх хот Жинэний аялалд явсан. Нэг нь 800 мянга, 5-8 дэш 4 сая төгрөг. Тэрийг 6 сарын хугацаанд цуглуулад ингээ аялаад ирлээ метро баярлаа гэд надад хэлжсэн. Тэр хүртэл ингээ миний энэ хийж байгаа ажил ямар гоё үн цэн юм бэ? Тэр 5 хүн ингээд аялаад тэр гоё мэдрэмжийг авна гэдэг чинь би бүр яг л зөв юм а хийж байгаа юм байна гэж бодчихсон. Тэгэхээр энэ тэмдрийн маань хүмүүс бүр аяллаа хадгаламж нь гоё болоод сайхан аялна гэдэгт итгэлтэй. Тэгээ эхний удаа мэдээж арай бага хүртэгтэй ингээ аялчих юм бол дараа нэмэгдүүлээд аялаад иж болно шүү дээ. Аялал гэхээр л маш хол удаад тэжнээ 100 сая, эднээ 100 сая байдаг гэсэн ингэж бас бити бодорой гэж хэлмээр байгаа. Миний хувьд хамгийн анх аялал маань хошино улаан үд Итгэл тамбын аяллаас эхэлж исэн. 350 мянган төгрөгийн аялалд нөхөртөөгөө том үтэйг явж исэн. Манай баг хүү тэр үед арай жоохон байсан болохоор тэгээ автобусанд суугаад улаан үд ороод Итгэл тамб ороод тэр үедээ ядраад ингэжсэн ч гэсэн одоо сэтгэл бүр хүүгийн маань дурсамжинд хүртэл маш гоё байдаг зүйл. Тэгээ байнга тэрийг яриад бид нар ингээл инээцэлтэй дунд баг хүүгээ чамд бид нар ингээд ойрхон явчаад ирэх чудлаа яриад ингээ аялцсан штэ гэд би мэдсэн штэ та нарыг ч гэдэг юм уу те. Тэгэл явж байхад ингэсэн ингээл Орос руу аялсан ингээл тэрийг бас бүр ингээд их сүртэй болгож ярина штэ. Ингээд аялж исэн дараа нь Солонгос руу аялж исэн цалингийн зээл аваад тэр үедээ аялж ялаа. Тэгээ тэр бүхэн миний нүдийг нээсэн, шин зүйл хийх хамаг гарцыг нээсэн ийм байсан учраас би бас хүмүүсийг та зөвхөн өнөөдөр ингээд хүчүүлээ хэрэглэх биш ирээдүйн өөртөө бас зориулаасай гэдэг энэ зүйлийг хэлмээр. Тэгээ гэр бүлээрээ аялаа сурчглаар зэрэг сүултээ гэр бүлийнхэн ч гэсэн хэрэглээгээ маш их таньдаг. Одоо ингээд баяр гээл нэг баахан идэж уух юм авч яхаар болий. Тэг уцнараа бүгднийг ингээл байн солгоо болий хадгаламж руугаа хийчий гэд хүүхдүүд хүртэл юм гоё дадалтай болдог. Манай хүүхдүүд ч гэсэн тэгдэг. Тэгээ миний хувьд санхүүгийн мацаг гэдэг зүйлийг барьж эхэлсэн аялахын тулд те одоо хүүхдээ нэг гутал авдсан билүү гэд өвөл олж ийн гэж бодоход хуучнууд нь ер нь яатсан гэж хардаг. За тэгээд тансаг хэрэглээгээ багасгах нь өргөө зардлаа багасгах нь тэгээ мацаг гэхээр зэрэг бүр ингээд ямар ч хэрэглээ гарахгүй гэсэн үг биш. Бид нар өдөр тутам ямар ч хэрэггүй зардлуудыг гаргаж идэг. Тэр бүхнийгээ танаад ингээ хоримтлал руугаа хийх юм бол маш их үр дүнтэй гэсэн үг. 7 хоног ингээ өөрийнхөө орлого зарлагыг бүртгээд үзэхээр би юу юунд хэрэггүй юм үрээд байна, зараад байна гэдгийг ингээд олж хардаг. За миний нэг менти хэлжсэн би Солонгост амьдардаг. Тэгээд 5,000 воноор өдөрт 2 удаа нэг кофе, нэг гоё ундаа ч юм уу юм авдаг. Ингээ 10,000 вон. 10,000 вон тухайн одоо ханшаараа гэх юм бол 26,000 төгрөг. 26,000 төгрөгөө 30 хоногоор үржүүлэх юм бол барыг нэг 800,000 төгрөг те. Ингээд 12 сараар бодох юм бол 10 сая гарна. Бид нар ингээ анзаарахгүй өнгөрөөчдөг. Тэгээ энийгээ тансан. Тэгээ бүр сүултээ ингээд нөгөө хамаагүй хэрэгэлдэг байсан юм чи ээж нь хэлж байгаа байхгүй надад. Өстө манай охин бүр ингээд одоо тан хадгал өөр гоё юмд хэрэглэн гэдэг болцсон штэ ментро.
нэг бодлын гоё, нэг бодлын хэцүү байна гэдэг ингэжсэн. Тэгэхээр та нар манаас амьдралын юм аяга тэгж өөрчлөөсэй гэж хүсэж байна. Тэгээ бид нар хэрэгтэй хэрэггүй маш их юм худалдаж авдаг. Би ч гэсэн тийм байсан бүр ингээд өө яана энэ ямар их хувц юм бэ? Ямар их ном юм бэ? Ямар их идэж уух юм бэ гэдэг. Ингээд энэ бүхнийгээ өөрчлөөд ирэхлээр аяндаа санхүү маань зэгцрээд орлого зарлага маань хүртэл ингээд зэгцрээд ирдэг. За миний хувьд бас нэг хэрэгжүүлсэн зүйл бол нөх хүнсний бүтээгдэхүүн. Яг ингээ анзаараад харсан чинь 7 хоногоо дүгнсэн чинь хүнсэнд нэлээ их мөнгө авч ийн 7 хоногийнхоо хэрэглээг авна гэд нэм гаргийн ороо олгоод супермаркет явдаг. За ингэнгүүт хэрэгтэй хэрэггүй давхар юмнууд авчин дээ. Хүүхдүүдтэй нэг пицца идүүлчих, чикен идүүлчих, нэг ундаа авчий гэд 50% нь баг хэрэггүй юм байна. Тэгээд тэрийг анзаарч ирснээс хойш ойролцоох супермаркетаас 2-оос 3 хоногт ч юм уу хэрэглэх юмнууд аа. Тэгээ зарим нь бас хөрөгчөнд дуудсан гэд хаяхаас аргагүй болчихчих. Их хэмжээний жимс авлаа гэхэд хүүхдүүд ч гэсэн тал ингээ хайчиж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг биний хувьд тэрийгэ өөрчлөөд багаар яг өдөртөө шинэ хэрэгтэй юм авахд санхүү хамаагүй хэмнэгдэжсэн. Гэх мэтчлэн та бүхэнд маань ямар ийм өргөө зардал гараад байна вэ гэдгийг 7 хоногийнхоо төлөвлөгөөн дээрээс хараад бас бөглөх боломжтой байгаа. Тэрийгээ бас бөглөө яваарай. Ингээд сар болгон өөрийгөө эхэлж төлөвлөх нь санхүүгээ дараа нь бодит байдлаа яг сарын эцэст гаргаад зөрүүгээ гаргаад энэ дээрээ дүгнэлт анализ хийх юм байна. Тэгээд 7 хоногийн орлого зарлагын өсөлт маань энэ доор харагдчихээн. Даваа гарагийн орлого зарлага хэд байсан, хуримтлалтаа мөнгө хийсэн юм уу? Зарим хүмүүс бол бүр өдрө болгон орлогоос татуулдаг шүү дээ. Автоматар ингээ хослуулсан. Бизнестэй хүмүүсийн хувьд л энэ бол боломжтой. Яг ажил хийдэг хүмүүсийн хувьд бол мэдээж сартаа 1 удаа цайлан 2 удаа ордог учраас тэр үед нас хуримтлал руугаа татуулж болно. Би одоо төрийн албанд ажиллаж байхдаа, банкны салбарт ажиллаж байхдаа ч гэсэн яг цалин бодог өдрөө хатгаламжнаасаа мөнгө татуулдаг ийм системийг хийцэн байсан. Дансанд ороод ирэл мэдээж бүгд л хүрхээ олоо явчих штэ. Тэгэхээр орлого, зарлага, хуримтлал гэдэг зүйлийг заавал ингээд хамтд нь авч яваарай гэж хэлмээр байгаа. Тэгээд 7 хоногоо бичлээ нийт гэдгээ гаргалаа. Ингээд бид нар өөрийгөө дүгнэж чадчихийж, тооцож чадчихийж ирээдүгөө амьдралаа гартаа авчих гэсэн. Дүгнж чадахгүй, тооцож чадахгүй байх юм бол ерөөсөө мэдгүй гэж нэг гарын слагаар урсаад алга болчлоо гэдэг шиг байна гэсэн. Тийм учраас та бүхэн маань ингээд сайхан санхүүгээ эмх цэгцтэй болгоод санхүүгээ гартаа атгаад аваарай гэж хүсмээр байна. Тэгээд битгүү чадахгүй зүйл ах юм бол хаалттай гүрв дээрээ ярилцаа явах болно. Тэгээд та нартай маш их баярлалаа. Санхүүгийн эрхчлөөнд хүрсэн тэр бүмийн орлогыг бүтээсэн гахалтай байх болно гэдэгт итгэлтэй байна. Жижиг алхам таны том ирээдүг бүтээдэг учраас за энийг өнөөдрийнхийг бичээч яг 50 төгрөг 100 төгрөг гэхгүйгээр бүгд гэж бичээд үр дүнгийн үзээрэй гэж хүсье. Тэгээ хамт байсанд маш их баярлалаа.